Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Математикийн хичээлдээ орцгоё. Өнөөдрийн хичээлээр 1-ээс 5-ын дотор тоолж дүнд тоог хуруугаараа илэрхийлж сурна. Хүүхдүүд ээ, энэ юу вэ? Хэдэн машин байна вэ? Зүйтэй, нэг машин байна. Нэг машиныг хуруугаараа яаж илэрхийлэх вэ? Зүйтэй, нэг хуруу гаргаж илэрхийлнэ. Энэ юу вэ? Тоолоорой хүүхдүүд ээ. 1 2 Хэдэн бөмбөг байна вэ? 2 бөмбөг байна. 2 бөмбөгийг хуруугаараа илэрхийлээрэй. Хэдэн хуруу гаргах вэ? Та нар хуруугаа гаргасан уу? За, багш нь бас хуруугаа гаргая. Хэдэн машин байна вэ? Тоолоороо. 1 2 3 Бүгд 3 машин байна. Дүнд тоог хуруугаараа харуулаарай хүүхдүүд ээ. Хэдэн хуруу гаргах ёстой вүлээ? 3 хуруу гаргах ёстой. Их сайн байна. Энэ юу вэ хүүхдүүд ээ? Бөмбөлөг байна. Хэдэн бөмбөлөг байна вэ? Тоолоороо. 1 2 3 4 Бүгд 4 бөмбөлөг байна. 4 бөмбөлгөө хуруугаараа харуулаарай хүүхдүүд ээ. Зүйтэй, 4 хуруу гаргах ёстой. Туулаа хэд байгааг хамтдаа тоолцгоё. 1 2 3 4 5 Хэдэн туулаа байна вэ хүүхдүүд ээ? Зүйтэй, бүгд 5 туулаа байна. 5 туулаагаа хуруугаараа харуулаарай. Багш нь хэдэн хуруу гаргасан байна? Та нарынхаа таарч байна уу? Их сайн байна. Та нар хичээлээ их сайн ойлгосон байна шүү дээ. Хүүхдүүд ээ, эргэн тойрондоо байгаа эд юмсыг тоолоод дүнд тоог хуруугаараа илэрхийлж болдог юм байна. Та нар аав ээжтэйгээ хамтраад гэртээ байгаа эд зүйлсээ тоолж хуруугаараа илэрхийлээрэй. Хичээл өтгтээ оролцсон бяцхан шавнартаа баярлалаа.